Удагш та бүхний ихний мэдээг танилцуулъя. За үндэснийх баяр наадмын бэлтгэл үндсэндээ хангагдаж байгаа энэ 30 жилийн наадамд допингийн хяналт, хурдан морины шалгалт, үйлчлэгээний зохион байгуулалтад хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжихээр болсныг онцоллоо. За хамгийн анхаарал татсан өөрчлөлтнөө бүхийн допингийн хяналт. За энэ жил улсын наадмын шүүгэрсэн 64 бүхөөс допингийн шинжилгээ авч эхний хариуг 4 хоногийн дотор гаргахаар төлөвлөжээ. Мөн өмнөх жилүүдэд маргаан дагуулсан асуудлыг багасгах зорилгоор наадмын өмнө өөрчлөсөн шинжилгээ хийхээр болсон байна. За гэхдээ одоогоор нэгч бүхөөс 20-той бодис илрээгүй байна. За үүнээс гадна эх жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн лабораторийн тоног төхөөрөмжийг худалдан авч допингийн шинжилгээг эх орондоо хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. 10-ны өдөр бүхийн барилдаа эхэлнэ. 10 цагаас 1-2-ын даваа үргэлжлээд 17 цаг гэхэд өндөрлөхөөр төлөвлөж байгаа. За үзэгч олон нийтэд бол үн төлбөргүй үзүүлэх ийм асуудал бас яригдж байгаа. Тэгээд шийдэгдэх байхаа. За 11-ний өдөр нээлтийн дараа 3-аас 5-ын даваа үргэлжлээд мөн 19 цагт өндөрлөхөөр төлөвлөгөөтэй байж байна. 12-ны өдөр бол 10 цагаас ам авах асуудал байгаа. Тэгэхээр 10 хагасаас 6-гийн даваа эхлээд мөн 19 цаг 30 минут гэхэд 10-ын даваа дуусна гэж төлөвлөж байгаа. Бусад одоо үндэсний хөгжлийн холбоотой ажлууд бол өмнөх жилүүдэд тогтсон дэг зайг хууль журмын хүрээнд явагдаж зохион байгуулагдана. Хурдан морины уралдаанд шинэ зохицуулалт хэрэгжинэ. Жил бүр маргаан дагуулдаг сэрвэний өндрийн шалгалтыг энэ удаа дулаан мэдрэгчдэд тусгай төхөөрөмжөөр хийх юм. За туршилтыг амжилттай зохион байгуулж, уяачид шинэ системийг хүлээн зөвшөөрчээ. Харин наадмын үйлчилгээ зохион байгуулалтын хувьд тасалбарыг комиссаас баталсан үнээр худалдаална. За нээлт хаалтын тасалбар 150 мянган төгрөг, 7 дугаар сарын 11-ний оройн давталт тоглолтын тасалбар 50-аас 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн баяр наадмын үеэр 208 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ. За 11-нд азрав их нас, за өдөөс хойш сонгомол бага нас уралдана. За хуучин одоо 13-ны уралддаг байсан 3 нас маань ингээд 2 насын бол уршигаа ингээд 10, 11, 2-нд болгочихж байгаа. За 13-ны өглөө бол олон улсын уралдаан болно. За олон улсын уралдаанд одоогоор 50 гаруй улсад бол урилгыг бол хөргүүлсэн байгаа. Тэгээд энэ эргэж байгаа улсууд маань мал эмнэлгийн газраас авсан одоо зааварчилгааны дагуу одоо 8 төрлийн вакцин за ингээ 20 сарын дэглэн бариад ирэх ёстой. Тэгээ бид бол одоо албан ёсны хариуг бол хүлээж байна. Коди ХКК, Гэр медиа ХКК тасбарыг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7 цагаас наадам цэг ЭМ сайдаар одоо цахимаар худалдаалахаар бэлтгэл ажиллаа бол хангасан байна. За мөн одоо манай сэтгүүлчд маань бол мэдж байгаа. Сүүлийн 3 жил бол одоо баяр наадмын нээлтийг бас 7 сарын 11-ний орой бас нээлтийн одоо урлагийн хөтөлбөрийг бол бас наадамч олондоо бол төлөвлөлт болсон. Энэ хүрээнд бол 7 сарын 10-ны орой 21 цагт болох одоо баяр наадмын нээлтийн тоглолтыг наадам цэг ЭМ сайтаар болон за Ticket цэг ЭМ сайтаар бас давхар худалдаалахаар болсон. Энэ жилийн хүчит бүхийн барилдаанд 1024 бүх зодоглоно. 7 дугаар сарын 10-нд 1-2-ын давааг иргэдэд үн төлбөргүй үзүүлнэ. Харин 7 дугаар сарын 11-нд 3, 4, 5-ын даваа, 12-нд үлдсэн даваанууд үргэлжилж улсын авраг тодорох юм а. За энэхүү энэ жилийн үндэсний их баяр наадам технологи суурилсан хяналтын шинэ арга нэвтрүүлэх, допингийн асуудлыг илүү ил тод зохион байгуулах, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулахад голлон анхаарчээ.